гэлээ л дээ. Тэгээ энийг та хуульч хүний хуулийн байнгын орон гаргаж гэж харж байна. Ер нь 19 оны үндсэн хуулиар одоо парламентын засаглалтай орон гэдэг утгаараа энэ засаглалын одоо мөн чанарыг тодтогоход ерөнхий сайд эрх мэдлийг нэмж өгсөн шүү дээ. Өмнөх бусад үеэсээ хамаагүй даавалж нэмж өгсөн. Тэгээд энэ үндсэн хуулийн 39-ийн 4-т байж байгаа баг. Ерөнхий сайд өөрөө ерөнхийлөгч их хурл танилцуулж тэгээд өөрөө томилж огцруулна гэж заасан байж байгаа. Тэгэхээр энэ ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Би одоо энд ямар нэгэн улс төр ярихгүй. Би цэвэр хууль ярина. Хуулиараа бол яг анханасаа ийм санаатай тэр 39-4 ингэж томьёологдож орж ирсэн. Энийгээрээ явна. Зөвхөн юун дээр хүмүүс ерөнхийлөгчд танилцуулж тэрний дараа баг мэддэх ёстой. Гүг эн чинь тэр хүн дотоод өөрөө шийдвэрээ гаргацсан. Тэрийг одоо хэн ч өөрчилж чадахгүй. Нөгөөдөл нь танилцуулах процесс байхгүй. Түүнээс энийг буцаах юм уу? Ингэх тухай ойлголт байхгүй шүү дээ. Ерөнхийлөгчдөр орооч ерөнхийлөгч дуртай байна уу, дургүй байна уу? Танилцаал өнгөрнө. Их хурлч гэсэн танилцаал өнгөрнө. Тэгэхээр энэ дээр бол би цэвэр хууль талаас л ярьж байгаа шүү. Ерөнхий сайд олгоо мэдээлэлтэй нүүрсний улгаатай тэмцэхийн тулд одоо хууль зүйн сайдаар нэг баяр гэдэг нэг томлоо гэдгийг хэлсэн. Тэгэхээр ер нь одоо хэрэг шийдэхийн тулд хууль зүйн сайдыг одоо тухайлбал өөрчилж байгаа нь ер нь хэр тогтолцооны хувьд зөв асуудал юм бэ? Гэхдээ ер нь хууль зүйн салбар энэ гэмт хэрэгтэй тэмцэх функцтэй шүү дээ. Тэгэхээр тэнд бодлогынхаа өрөөнд хуулийнхаа л хүрээнд ажиллана шүү дээ. Түүнээс бол яг тухайн хэрэгт хэн ч оролцож болохгүй. Биш хэн ч оролцож болохгүйг нь улс төрийн аливаа одоо хууль зүйн сайд ч юм уу шууд оролцох тийм тухай ойлголт угаасаа байх хүсэж байхгүй. Харин гэмт хэрэгтэй тэмцэх энэ үйл ажиллагааг бодлогын үүднээс одоо хууль тогтоомжийг илүү сайжруулах үүднээс энэ дээр одоо бодлого гаргаж бол хууль зүйн яам ажиллана шүү дээ. Тэрэн дээр бол юу гэмт хэрэгтэй тэр тэмцэх функцийг бол ахиад хин нэгэн хүн тодтгож хэлнэ үү, хэлэхгүй байна уу, тийм ээ? Тэр нүүрсний хулгай байна уу, өөр ямар гэмт хэрэгүүд байна. Энэ бүгд дээр энэ одоо юу гэдэг хуулийн хүрээнд хууль хяналтын байгууллагууд ажиллаж явах ёстой. Энэтэй одоо холбогдсон тэр бодлого бичиг баримтууд нь боловсруулагдаад гарч явах ёстой бол тэрэн дээр нь ажиллаж явах ёстой. Төсөв мөнгөөр нь хангах тал дээр ажиллаж явах ёстой. Энэ боломжийг бүгдийг хангаж ажиллах үүрэг бүхий яам бол хууль зүйн яам шүү дээ. Хууль зүйн сайд Мөнхбаатарын хувьд одоо ямар нэгэн байдлаар алдаад зөрчил гэдэг юм уу ийм зүйл гаргаагүй байхад ерөнхий сайд шууд чөлөөлж байгаа нь бол бүрийн эрхийнхэн асуудал. Гэхдээ яг энэ дээрс ингээ харах юм бол Монгол Ардын намын даргын зодон бол ерөнхийдөө энэ хувь шүүхийн байгууллагыг энэ зодоонд татан оролцуулж гин гэж харж дүгнэж болохоор энэ та энэ дээр ямар энэ бол таны л дүгнэлт баг. Би бол одоо кабинетийн гишүүн биш шүү дээ. Кабинет дотор ямар үүрэг даалгавар өгдөөд яаж явсныг би үнэхээр тайлбарлаж мэдэхгүй.